Монгол дахь Америк худалдааны танхимын сарын уулзалт өчигдөр болжээ. Энэгээр ерөнхийдөө сайхан бэлэг засгийн газар Credit Suisse банкнаас 250 сая Америк долларын зээл авсан. Уг мөнгө өнгөрсөн шөнө сангийн яамны дансанд орсон гэж мэдэгджээ. Улсын хурлын гишүүн Батбуулгыг шинэ төмөр зам төслийн 55 тэрбум төгрөгийг угаасан эрхт холбогдуулан хууль хяналтын байгууллагыг шалгаж эхэлжээ. Уг асуудлаар Батбуулга гишүүн өмгөөлөгч Бүрбаатар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж шинэ төмөр зам төслийн асуудлаар авилгатай тэмцэх газарт хүсэл хүргэлснээ мэдээлжээ. Тэрээр авилгатай тэмцэх газарт хүргэлсэн хүсэлтэд улсын хурлын гишүүн Батбуулгыг тус гэмтэрэгт холбогдлохгүй болохыг нотлох эрх зүйн байдлыг дээрдүүлэхтэй холбоотой зарим нотлох баримтыг хавсралтаар багтаасан байна. Азийн хөгжлийн банк засгийн газар хооронд байгуулсан хамтаа ажиллагааны хилцээрийн хүрээнд Өвөр хангай, Ар хангай, Өмнө говь, Дорно говь аймагуд нийт 19.5 сая Америк долларыг зээлээр авч аймгийн төвүүдийн цэвэрлэх байгууламжийг шинжилж барихаар болжээ. Одоогоор талууд хооронд хийгдэх хилцээр үргэлжилж байна. Иймээс зээлийн хугацаа хүү ямар нөхцөлтэй байх нь тодорхойгүй байгаа юм а. Зээлийн гэрээг засгийн газар эзлэн шийднэ. Германы нийслэл Берлин хотноо хөдөлгөөнд оролцож явсан автомашин тесрэх бөмбөг дэлбэрч нэг хүн амь өргөдөжээ. Автомашин хотын төвөөс баруун дөрөв рүү эргэх үеэр тесрэх бөмбөг дэлбэрсэн байна. Хохирогч нь цагааж гаралтай 43 настай эрэгтэй байжээ. Тесрэх бөмбөгийг Volkswagen Passat автомашины урд хэсэгт суурилсан байсан байна. Германы аюулгүй албаныхан энэ хэргийг амиа золиослох халдлага биш болохыг олж тодруулсан байна. Нүүрс олборлох чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 49 уурхай байгаа. Тэдгээрээс 30 нь өнгөрсөн 2 дугаар сард хэрхэн ажилласан талаарх мэдээлэлээ ашигт малтамлын газарт өгчээ. Ашигт малтамлын газарт өгсөн мэдээллээр нүүрсний уурхайнууд 12,832 мянган метр кубд хөрс суулт хийж нийтдээ 367.8 мянган тонн нүүрс олборлсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс өссөн дүнтэй гарчээ. Гэтэл олборлсон нүүрснийхаа 3,140.4 мянган тонныг борлуулж 1,435.4 мянган тонныг экспортод гаргасан нь өнгөрсөн оноохоос буурсан дүн гэжээ. Нүүрсний борлуулалт 2.3%, экспорт 16%-аар буурсан байна. Өнгөрсөн жилээс Улаанбаатар өвчний идэвхжил нэмэгдэж онгорсноос хойш тгээс 1 насны 10 хүүхэд энэ өвчнөөр хорвоо гаргасан мэдээлэл байгаа. Халдвар төвчин судлалын үндэсний төвд 571 хүн хэвтэн эмчилүүлж байгаагийн 340 Улаанбаатараар өвчлсөн хүүхдүүд байгаа юм а. Энэ өвчнөр өвчлсөн тохиолдол 9383 удаа бүртгэгджээ. Энэ өвчний дэгдэлт 19-оос 30 насныхны дунд их байгаа учраас нэмэлт дархлаажуулалт хийхээр төлөвлөж засгийн газар танилцуулгаар өснөө эрүүл мэндийн спортын яамны төрийн наримчгийн дарга үүрэг гүйцэтгэгч Ламба өвчтөр мэдээлжээ. Өнгөрсөн оны 12 дугаар сараас эхлэн Монгол улсын нутаг дэвсгэрийн 60% нь буюу 339 сум зодтой болон зодорхой байгаатай холбогдуулан Монгол улс дахь нэгдсэн үндэсний байгууллагын зодонд өртөж их хэмжээгээр хохирсон иргэдэд тусламж үзүүлэхээр болжээ. Нийт тусламжийн хэмжээ 20.4 сая Америк доллар буюу энэхүү хөрөнгийг онцгой байдлын үед зарцуулах нэгдсэн үндэсний байгууллагын нэгдсэн сангаас босгосон байна. Тэд хүнстэжээл, хамгаалал, хөдөө аж ахуйн болон амжиргааг шуурхай сэргээх гэсэн 4 чиглэлийн хүрээнд тусламж үзүүлэхээр болжээ.